Сайн байцгаана уу? Би залуу ард зургийн байгууллагын багш Хүслэн байна. Өнөөдөр 6-аас 12 насны хүүхдүүдийн 2 дахь хичээл эхэлж байна. Өнөөдрийн хичээлд оролцсон хүүхдүүд маань өөрсдөө танилцуулах уу? За намайг Шилэн гэдэг. Намайг Төвсөн. За өнөөдрийн хичээл дээр болохоор усан модгийн техникийн талаар заах болно. Өмнөх хичээлээр бид нэр усан модгийн анхан шатны мэдлэгийг олж авсан байгаа. Харин өнөөдрийн хичээл дээр болохоор хэдүүлээ ингээд ийм дөрвөн улирлыг янз усан модгийн олон техник ашиглан хийх болно. Тэгээд өнөөдрийн хичээлд ашиглах материалуудыг танилцуулъя. За бид нар энэ зургийг зурхын тулд юун түрүүнд А3-ын цаасаа өөрсдийнхөө ширээнээр скотчлох хэрэгтэй байгаа дөрвөн талд нь. Тэгээд мөн тэрийгэ дотор нь ингээд босоо хөндлөн нэг тэнцүү хуваагаад скотч авах байгаа шүү. Энэ цаасан скотч авах хэрэгтэй. Энэ цаасыг гэмтэхгүйгээр усыг нэвтрүүлэх онцлогтой байна. Тэгээд бүгдээрээ цаасаа нагаа ширээн дээр наагаад эхлэе да. За ширээн дээр ингээд дөрвөн бол ингээд нааш. За бид одоо усан модын анхны техникийг үзэх болов. Энэ дөрвөн үйлчлэлээс эхлээд хамгийн сонгоод зорьё. Хамгийн үйлчлэл маань ингээд цаг уурын маш олон үзэгдэл болдог. Энэ удаас би бороо сонгоо авч зурсан байгаа. Зурган дээр харж байгаачлан энэ цагаанаар үлдсэн хэсгийг болохоор цагаан тосон харандаагаар зурсан байгаа. Энэ нь болохоор усан модыг ингэж нэвтрүүлэхгүйгээр цаасыг цагаанаар нь үлдээж чаддаг онцлогтой байгаа. Тэгэхээр та хоёр борооны төслийг ч гэсэн одоо ингээд цаасан дээрээ зурна гэсэн. За эхлээс эхлэе. Энэ болон дээрээ аль болох тод жиг дараад үлдээх болно. Дараагийн төслийг зарчихъя. За энэ хэсэгтээ бас ганцхан дараагийн төсөл. Дараагаа жигд ордог гэдгийг бас гарах хэрэгтэй. За гоё. За одоо бүгдээрээ бэрээ сонгоод за уснаа бүрчих. Тэгээд энэ зургийнхаа тал дээд хэсгийн бүхэлд нь орно. Усаараа жид. Тий. Ингээд таллаад дээд хэсэг усаараа орно. Чиний ус багтай байна. Өшөө ус ихтэй. Өшөө усаа нэм. Доош нь битээ тэгэж байгаа хаа. За өшөө усаа нэмээрээ. Анзаархан бол гэрэлт яг аль хэсгээр нь орсон байгаа харагдана. Цаасаа дээд хэсгийн жиг нь орох нь чухал. Ингээд будаг сайн тарах нөхцөлийг үүсгэж өгч байгаа. Одоо энэ булангуудыг нь за уснаа дахиад үрээрэй. Усан модгаар бид зурхтаа хамгийн цайвар өнгийг төрүүлж тавьдаг байгаа. Цайвараас нь хийж тавина. Одоо миний зурган дээр харж байгаачлан энэ нарны шар өнг хамгийн цайвар байгаа. Энийг одоо тавина. За тойрны биер маань за ихшгэлэн юм одоо энэ бөөрийн үстэй бэрийг сонгож аваарай. За усандаа дүрээд шар онг тийм. Тэгээд нар байх хэсэгтээ тойрог хэлэх бэрийг зурж өгнө. Ингээд тойрог. За ушид хад таарай. Бэрээ яг энэ хэсгээс нь бариарай. За усандаа дахиад дүр. Шилэнгийн маань биер нь ус багтай байгаа болохоор ингээд жиг тарахгүй байна.
бустай хашиг ингээд усан модгаар зурхтаа тал бүрийг нь ингээд цагаан цаас үлдээхгүй зурх юм бол өшөө гүйцэтгэл сайн харагддаг. За одоо солонгын өнгөөр яг энэ дараалалаар нь улаан улбаршаар шаар ногоон цэнхэр төрийн агаа гэсэн дараалалаар ингээд бэрээрээ нэг татаад явчих байгаа. За бэрээс аваа. Болохоор умаа яаж хийж байгаа. Усан мод маань ер нь хатсан хойноо ч гэсэн цайдаг учраас өнгөө тод тавихаас айх хэрэггүй. Усандаа сайн дүр. Одоо бэрээ угаагаад хамгийн гол шар угаасаа явчих. Чиний улаан өнгөө нилээ ингээд хөшөө устай. Гоё. Энэ хэсэгт маань ингээд жоох илүү очих юм бол нойлын цаас эффект гарна. Зургийнхаа дээр хэсгийг ерөнхийд нь тавьж дуслаа. Одоогоор энийгээ жоохон бага зэрэг хатааж агаад дээрээс нь дахиж өнгөд нэмэх байгаа шүү дээ. Тэгэхгүй бол одоо ингээ хоорондоо уусаад ингээд ерхий суурийн албаар тавьчлаа. Жоохон хараад хэлээч. За би хатчих хооронд нь одоо энэ доотлийнхоо өвлийн үлдээлийг зурсаа. За өвлийн үлдээлийг зурхайн тулд хамгийн түрүүнд цагаан өнгөөр цараа үлдээх ёстой учраас дахиад цагаанаар бодчих. За өнгөгээ дахин хадлаад одоо цаасаа бүхэлд нь орчих. Энэ яг доотлийнхаа өвлийн үлдэх хэсгээ. Багшийнхаа зурсан зургийг харж байгаа. Энэ тэнгэрийн олон цэнхэр өнгийг бүхэлд нь ингээд энэ хатгай бэрээр татаж зурх байгаа. Аха. Жиг татна гэсэн. Одоо энд маань ашиглагдсан бол болохоор энэ цэнхэр бил ягаа хоёр өнгөө л хооронд нь усгасан байгаа. Одоо цаасаа нотон байгаа дээр бүгдээрээ амжиж татах юм бол илүү жиг гоё хоорондоо ууссан таталт болох болно. Аха. Зөвшөөрөх шаарддаг байна шүү. Хурд мэдрэмж хэлбэр шаарддаг. За, нийлийнхаа өгтөд бас халиад усгаад яваа. Энэ усан модоор нэг өнгөөр ихээсээ илүү янз янзын ойролцоо өнгөдийг хооронд нь хайрч дүрслэх юм бол илүү баялаг өнгө үүсдэг. Оо хэрэггүй юм хөө надад байх. Энийг ингэж яах вэ? Гурван яа. Энэ хүн нэг уусалтай ийм хөө санаасаа байдаг ч гэсэн гоё. За одоо усан модын хаян талбар дээр цэнхэр ягаан хоёр өнгөө хооронд нь хальж аваад баг зэрэг хөлбөр өнгө үүсгэн.
нэг талаас нь жиг татхаас илүүтэй ингээд энэ тэнд нь ингээд бэрэг татлаад одоо энэ маань хатахтай ингээд аюу гоё юусч чадсан байхгүй юу? За одоо багшаа зүрийг хараад энэ нотлын хэсэг нь болохоор хөлбөр байгаа шүү дээ. Энийг нь болохоор бага зэрэг ногоон өнгөтэйгөө хойлоо үсгэн илүү бараан тэнгэрт байгаас илүү бараан үсгэн. Тухайн бага зэргийн хараг ашиглаж болно. Гоё үссэн. Гүнээрээ тэгээд дээш тусмаа хөлбөр өнгө. Үссэн. Бага зэргийн хараг өнгөж. За тэгээд бокс гэнэ. За ингэж нэг хан бодож байгаа юм шиг бодохгүй бага зэрэг татаад гоё. Тэгвэл хүн дээр хөнгөө шээ. Get fixed татаад. За ишгэлэнгийн маань дээдлийн хэсэг нь бараг хахаар төгчээ. Одоо дахиад чухалсандаа тарьж байгаа. Энэ цэвэр өнгөөрөө за тэгж бодог авахгүйгээр за дахиад усандаа дүрээрээ. За одоо зургийнхаа дээдлэлт ингээд чигтгэж түргээд. За шоо энэ дашгаа. Одоо усаараа ингээд. Өнөө цаас маань ингээ хатаад чиг нь алдсан байгаа учраас ингэж за хатаад жоохон усны шиг. За одоо бүгдээрээ энэ 9 чихнээсээ баг зэрэг хурж өгөх болно. За энэ шинээр жоохон үзүүлээ. Энэ 9 чихний болохоор бүгд тэгэхээр хотоо цагаан үсгдэг. Одоо энд байгаа сонирхолтой эффектийг гэрт ашиглах материалаар гаргаж байгаа. Энэ эффектийг үүсгэхийн тулд цаас маань хатаад байх хэрэгтэй. Нойтон дээр нь үсгэж иж, нойтон дээр нь 9 чихрээ тавьснаар ингэж гоё цагаан эффект үүснэ. Тэгээд хитрхийн ихтүүлэх юм бол бас яг тийм нандин эффект гарахгүй. За гайгүй. За одоо эхний хоёр усан модын зураг маань хатжаах үед нь одоо 3 дахь зураг ирлээ. Энэ болохоор намар хоёрыг өвгөр шатсан байна. За одоо дахиад цаасаа бүхээр нь орно. Тийм. Усаж явах. Хэрвээ ус маань хитрхи хөлбөр туяатай болсон бол цаас ялхаараа хөглөдэй. За ашиглан өшөөж явах. Ус ихтэй хурдан. Цаасаа ногоож дууссан байна. Тийм болохоор одоо энэ дээр энэ намрын үлрэл дээр ямар техник сурах вэ гэхээр өнгөөрөө хооронд нь уусгаад тэгээ хатсан хоноо дээрээс нь уураа бэрнэж байгаа. Энэс хэрэгтэй болохоор за хамш маань болохоор улаан шараа мөн энэ байгаа юм шаргалтай өнгө маань цэнгэлдэг учраас энэ өнгөийг ашиглах намрын модыг зурх. Бирээ татлахгүй энэ тэнд. Одоо энэ жамаар улаан ягаа өнгөөр бас ингэж нөлөө үүсгэсэн юм. Тэгэхээр шар өнгөөр зурсан байна. Өнгөө юу цайр өнгө болохоор
болохоор цаасан найтан байсан байна. Ач. Сэврээд ирэнгүүт нь дахин тод өгнүүдээр нэг явна. За энэ хооронд одоо өмнөх зургууд маань харагдаж байна. Одоо энэ ингээд цагаан тол үүссэн байгаа. Энэ нөгөө 9 чихэр маань. Бид нэр 9 чихэртэй хатад дуустал хүрхэн байгаа шүү. За. Одоо ингээд үлдсэн програмс хийж явах үед хамгийн түрүүнд хэлсэн хатсан зургийнхаа офис гэж байна. Одоо энд ингээд усаа штэ. За тэрийг дахиад авчих. Окей, дэдлийнхэн болгоомд хатаагүй байвал нэлээд жоохон боромс гэдэг. За одоо ингээд цаасаа байгаа сурч байгаа зү тийм. Цэхэр өгөөрөө энэ ингээд татлаад аваад нэрийг өгöd. За бодгаа өшөө жоохон хоохон аваад усмаа битэн байгаа уусаа задраад ингээд хөдөг авч байгаа. Үсгээд за шинэ фото үзүүлээ. Гурав ажиглахаа. Хаштай байна. Ер нь усан утгаар зурхтаа ингээд нэг жиг тутахаас илүү. Ингээд өнгийн макро шилжилтийг нэг тэгээд мөн дээрээс маань тэмгийн тусгал тэгээд мөн намын тусгал маань гарч ирж байгаа учраас баг зэргийн ногоон бас баг зэрэг шүү дээ. Тэгээд цэгийн нөгөө ингээд ус хийсэн шүү дээ. Усны хавь цэхэр өнгөөр ингэж татчихсан юм байна. Тэрийг бас хийж. За ингээд зуны үйлдэл маань дуслаа. Одоо энэ
хавар яг оочлаа хавар. За энэ арай хатаагүй тий. За одоо энэ намар маань ер нь нэлээ хатах тийш хандсан байгаа учраас нарийн бөөнхөстэй биерээ сонгож аваад за усандаа их биерээ сайн авчих. Бодог хүлээж аваад сайн болно. За тэгээд бор өмнөөс аваад бод зурхтаа хэдүүлээ биерээ хэмжиж байна. Одоо бид болохоор түрүүнээс хойш нэлээд үеийн заргай ажиллагаа дээр эсвэл биерээр зурсан. Харин одоо энэ модны хүчээр зурхад нэлээд нэрээ ажиллах учраас биерээ ингээд эрхэн өрөө 7-3-аараа ингэж бариад уртлаасаа нэг ишнийхаа бараг эндээс байхад таана. Тэгээд цаасан дээр ингэж биернийхаа үзүүрээр ихц байх хэрэгтэй. За бодлоо авсан те. Тэгээд нарийн эсвүүдийг гаргаж аваад бүдүүрүүлж даана гэсэн үг. За дээрэс нь дээр дахиж үзүүлээ. Тэгээд биенийхээ нарийн эсгээр ингэж гаргаад бүдүүрүүлж татна. За энэ төвшнгийнхаа арай л нотон байгаа юм тий. Хойлоо жоохон хавхуулъя. Тэгшилэн энэ төвшин ч гэсэн сайн харж аваарай. Агшаахаа язурж байгаа. Ингээд нарийн татаад бүдүүрүүлээд гараа. Ингээд гараа. За тэгээд зураг маань ерөнхийдөө дууслаа. Тэгээд ингэж хийхгүй. Тэгээд одоо гаднаас скотч уулна. Скотч уултаа маш цэвэрхэн болох хэрэгтэй. За эднийх нь үзүүлээ. За ингээд туулахтаа ингээд газар тал руу ингэж авах хэрэгтэй. Наасан дарааллынхаа дагуу хамгийн сүүлд нааснаас ингэж. Тэгснээр зураг маань гинтгүүгээр зургаа сайн хатаасныхаа дараа хуусан дээр шүү. Тийм тэгж гадагшин ой явсан. Тааштай.
6-д дуусгалаа. Өнөөдрийн хичээлээр бид усан модгийн одоо биений янз бүрийн ажиллагаа мөн техникийг сурч авлаа. Өнөөдрийн хичээл сонирхолтой байсан зүйлс юу вэ? Тэмэлсэн чихэл давсаар ерөөс цолж үзээгүй. Аха. Ерөнхийдөө энэ техникүүд маань ингээд сонирхолтой эффект үүсгэсэн байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэн гэртээ бидний энэ заасан хичээлийг маань үзээд дуурайж зураад биднэлөө зураг явуулаарай. Тэгэхээр баяртай. За бидэнд хэлэх нэмэлт зөвлөмж байна. Энэ нь болохоор усан модгийнхаа биерийг хэрхэн хадгалах тухай. Ерөнхийдөө биер маань удаан хугацаанд усан дотор байхаар биерний маань энд байдаг цавуун зөөлрөөд биерний үс нь ундаг байгаа. Тийм болохоор хүүхдүүдээ та нар биерээ усандаа удаан байлгаж болохгүй. Тэгээд 6 зур дуусныхаа дараа биерийнхаа усыг нь шувтраад тэгээд дээш нь харуулад ингээд тавих хэрэгтэй байгаа шүү. Шаардлагатай тохиолдолд нэмж савтай усаар угаана.